Од мөндөр суух тавтай морил би болгочлогч инхот. Адренер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Цэнгэл Баяр бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House утхан болон Итгэл даах Герман чанар Hettich ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд. За өнөөдрийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ Тэв Тамсан түүхтэй. За Тэв Тамсан гэдэг нь яагаад гэж гэхээр Москвад төрсөн. Уг нь бол энэтхэгийн гүнж. За Их Британийн нисэх хүчний дэслэгч цолтой. Дэлхийн 2 дугаар дайны үед Франц тагнуул хийж байгаад баригдсан. За Германы Дахаугийн шоронд зэрлэгээр хөнөөгдсөн маш гайхалтай баатарлаг нэг эмэгтэйн тухай өгүүлэх юм а. Тэгээ энэ эмэгтэйн үхэл тэгээд амьдарсан тэр жилүүд бүх юм нь маш баатарлаг. За түүний нэрийг Нур Инаят хаан гэдэг байжээ. За энэ гүнж маань оо хэний хэн болоод төрчөө гэд бодохоор Инаят хаан бол 1914 оны 1-р сарын 14-нд Москва хотод төрсөн. За аав нь Хазрат Инаят хаан гэдэг за исламын шашны одоо суфи урсгалын багш хүн байж л дээ. За энэ исламын шашны энэ урсгал нөгөө христийн, протестант, католик гэдэгтэй л адилхан нэг ийм урсгал нь энэ нь бол яг исламын үндсэн сургаалыг илүү гүнзгий судалдаг ийм урсгал байж. За аавынхаа талыг дагах юм бол уг нь бол хааны удамтай Майсурын Типу султаны өр удам гүнж юм байгаа энэ эмэгтэй маань. За ээж нь бол Америк бүсгүй байсан. За тухайн үед энэтхэгийн сонгодог хөгжмийн чиглэлээр аав нь суралцсан. Тэгээд энэ чиглэлээрээ бас нөгөө нэг исламын шашныхаа суфи урсгалыг хөгжүүлэгчийн хүсэлтэй үнэнч ийм одоо итгэгч байсан. Тэгээд Нью-Йорк руу аялын тоглолтоор явсан байгаа. Хэдэн найзуудтайгаа нийлээд ийм Хиндустаны хааны хөгжимчд гэдэг ийм хамтлаг байгуулад за аялын тоглолтоо тэр суфизмын талаарх лекцүүдтэйгээ хослуулад ингэж аялын тоглолт хийж авсан байгаа. Америк нэгдсэн улс даяар хийсэн. Тэгж жаад аав нь 1911 онд Калифорнид явж байхдаа Ора Рэй Бейкер гэдэг эмэгтэйтэй танилцаад хайр сэтгэлтэй болоод бүр үнэхээр дурлаа тэр эмэгтэйгээ авч суухыг хүссэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэйгийн тал нь огт зөвшөөрөөгүй. Тэгэд энэ хоёр маань их баатарлаг. Одоо зогтсон юм уу, яасан ямар нэг байдлаар Лондонд уулзаад 1913 онд гэр бүл болж чадсан. 2 жилийн дараа. Тэгээд энэ хоёр маань гэр бүл болоод сайхан амьдарсан. Мэдээж одоо нөгөө яс цаншлаа дагаад гэрэлснийхаа дараа ээж нь Амина Бикум гэдэг одоо нэр аваад одоо сайрын өмсөд ингэж жинхнээсээ айлын эхнэр болж байгаа юм. Тэгээд ээж нь бол юм зохиолч, яруу найрагч эмэгтэй байсан юм байна. За аав хоёр нь хоёулаа нэг юм урлагийн чиг хандлагатай, урлагийн мэдрэмжтэй ийм гэр бүл байж. Тэгээд тэр аавынх нь суфи шашны багшийн ажилтанд холбоотойгоор энэ залуу гэр бүл Москва руу нүүж тэндээ одоо анхны охин болох өнөөдрийн бидний одоо ярьж байгаа баатар Нур Инаят хааныг төрүүлсэн байгаа. Ингээд охинтой болж байгаа. За тэгээ өнөөдрийн баатрын маань бүтэн нэрийг Нурун Неса Инаят хаан гэдэг байжээ. За энэ нь болохоор утга нь эмэгтэйлэг гэрэл. Тэгээ яг энэ утгаар хэрэглэсэн. За энэ одоо цаашдаа хийх тэр баатарлыг үлдсэн маш тод харагдана. За ингээд Оросд нөгөө хувьсгал гараад ороо бусгай цаг болохоос өмнө 1916 онд залуу гэр бүл амжаад Лондон руу нүүсэн байгаа. Энд 17 онд байна уу нөгөө хаантсгаа түлхэж унгаад айхтар алтартай хувьсгал болж байгаа шүү дээ. Тэгээ Лондон руу амжаад нүүж байгаа. Тэндээ аав нь дахиад нөгөө нэг үнэнчээр шашныхаа тэр суфи урсгалынхаа шашны сургуулийг нээгээд үйл ажиллагаа явуулаа байж байгаа. Тэгээ тэднийх дахиад 2 эрэгтэй, 1 эмэгтэй буюу хүүхэд төрүүлээд ингээд нийтдээ 4 хүүхэдтэй өнөртгөн сайхан гэр бүл болж байгаа юм. Тэгээ Нуурыг 6 настай байхад гэр бүл нь Франц руу ирээд Парисын захад байрлах айгүй тийм том байшинд амьдарцгаах болсон. Тэгээд энэ гэртээ аав нь хөрхөн нэр өгсөн. Ажлын гэр гэд өгсөн. За ер нь гэр нь мэддэхгүй, ажил нь мэддэхгүй. Эндээ нөгөө нэг итгэгч хүмүүс нь ирдэг, хурал цуглаан хийдэг. За гэр бүлэрээ ч халуунд бол аваар амьсгалтай байдаг ийм гэр бүл байж. Тэгээ ер нь өнөөдрийн баатар Нуур гэвч. Өнөөдрийн баатар маань ер нь амьдралынхаа ихэнх одоо цаг хугацааг энэ ажлын гэртээ өнгөрөөсөн байдаг. Өөрөө их залуудаа өнгөрсөн. За тэгээд энэ нэрэндээ үнэхээр нийцсэн нэг тийм үргэлж найрсаг байдаг, хөгжим ихшгэлдэг, бясалгал хийдэг, маш тайван газар байгаад хөгжмийн дөрвөл гэд хүүхдүүд нөөсдөгөө нэрлэлсэн. Тэгэл хөршүүтэй ирэхээр найз нөхөд ирэхээр нөгөө нэг итгэгч хүмүүс нь ирэхээр энэ төр дандаа ингэж дуудуулж өгдөг, дуу хоор ихшгэлсэн тийм айгүй хөөрхөн уур амьсгалтай гэр бүл байжээ. За Нуурын бага нас бол ерөөсөө гинт дууссан ч гэдэг юм уу эсвэл амьдралын ирэхээр том болсон ч гэдэг юм уу ийм замналыг тулсан байдаг. 1927 онд аав нь гинт одоо төрлөх нутаг энтгэг рүүгээ буцахаар шийдсэн. Тэгэхээр аав нь өөрөө тэр өөрийнхөө зовлон шаналал өвдөж байгаа ингээ биеийн муудаад эхэлсэн байсан. Тэрийгэ гэр бүлдээ харуулахгүй гэсэн үү одоо эр хүний зан гаргаад нутагтаа очиё гэд эхнэр нь энэ чи өөр хүн байгаад штэ тий. Тэгэнгუთ л заавал тэнд эхнэрээ аваачихгүйгээр
орхиод одоо өөрийнхөө нутгаар өөрөө явахаар шийдсэн. Тэгэд энэ нь бол гэр бүлийнхнийх нь энэ хүн ер нь буцаад ирэхгүй байх та гэсэн тийм мэдрэмж төрөөдсэн. Тэгээ яг л одоо яваад хэдхэн сарын дараа 43 настай аав нь өнгөрчихсөн. За ингээд ээж нь сэтгэлээр унаад хүнтэй уулзахаас татгалзаад ерөөс ингээ өөрийгөө тэр 4 хүүхэдтэй ингээ өөрийгөө тусгаарлаад яг сэтгэл готролд ороод эхэлсэн. Энэ үед юу түшиж тулсан бэхээр нуур өөрөө тэр 3 дүүгээ хувц сундраа өмсөх, яаж хичээл номдоо явах бүх юмыг за хувц суугаа хоол хийх бүх юмыг дүү нартаа заагаад дээрэс нь одоо ээжтэй 13 настай одоо нэг 6 дугаар ангийн хүүхэдтэй ээжтэй тэр сэтгэл зүйн байдлаар маш их тус болсон. Ингэсээр нь байгаад ээжийг одоо тэр байдлаас нь гаргаж аваад ээж нь буцаад нэг сайрын өмсгөө болоод Европ хувцс өмсөд ингээд энгийн амьдралдаа орсон. Тэгэхээр энэ хугацаанд энэ нур гэж охины хүүхэд нас л ерөөсөө үгүй болсон. Яг л тэр гэр бүлийг энэ жоох охин авч явж байсан байгаа юм. Тэгээд бүр ачаалал нь даахын аргагүй бол энд бас мөнгө төгрөгийн асуудал яригдана, гэр орнод хийчих асуудал яригдана. Энэ үед яаж одоо өөрийнхөө стрессийг тайлдаг байсан гэхээр яг нөгөө ээжийнхаа адилаар ингээд шүлэг үлгэр юм бичээд байдаг болсон. Энэ нь уг нь бол ихэндээ өөрийнх нь тэр нэг хэцүү байдлаас гарах арга байсан чинь сүултээ мөнгө олох хэрэгсэл нь болоод эхэлсэн. Энийгээ сонинд нийтлэлдэг ч юм уу тийм байдлаар бас хөгжсөн байгаа юм. За тэгээд ахлах сургуулаа ингэсээр нь байгаад нэг юм төгсөж байгаа энэ охин. Тэгээд ахлах сургуулаа төгсөөд ямар мэрэгчлэлтэй болох вэ яах вэ гэхэд бол энэ Сорбоны их сургууль гэж байт юм. За энэ бол Париста бүр толгой зөгтөг сургууль. Манай Монголоос 1-2 хүн энд сурсан байдаг. Тэгээд хүүхдийн сэтгэл судлалын чиглэлээр энд суралцаж эхэлсэн. Гэхдээ нөгөө сэтгэл зүрхэнд нь тэр аав нь өөрөө маш үнэнч, маш дайчин, жинхэнэ эр хүн байсан. Тэр нэг мэдрэмж нь байгаадсан учраас одоо залгамж халааг нь үргэлжлүүлэх гээд хөгжмийн удам хусааг нь үргэлжлүүлэхийн тулд консерваторид ятга хөгжмийн ангид илсэн байдаг. За мэдээж одоо энэ том сургуульд тэр хүүхдийн сэтгэл судлалаар дээрээс нь консерваторид ятга хөгжмөр сурна гэдэг өөрт нь хэцүү байсан. Тэгээ яг энэ ачааллын үеэр одоо ганцаардсан уу хэцүү байсан уу нэг юм хөгжимчин залууд дурлаад тэрнтэйгээ нууцаар одоо яг л бас аав ээжийнхээ адилаар нууцаар сүйд тавьсан. Тэгсэн чинь гэр бүл нь одоо бүр яагаад ч зөвшөөрөөгүй болохоор энэ хайр дурлал нь бүтлгүүдэд нэг юм гэр бүлээ сонгох уу хайр дурлалаа сонгох уу гэдэг байдалд айгүй хэцүү байдалд сурж исэн мөртлөө энэ дайчин охин Сорбоны их сургуулаач сэтгэл судлалаар төгссөн. Дээрээс нөгөө консерваторооч хөгжмийн ятгын чиглэлээр амжилттай төгсөж чадсан байна. Хайр дурлал бол байхгүй үргэлжлээгүй. За ингээд нөгөө нэг өгүүлэлэг бичдэг чадвар нь бүр сайжирсаар хагаад Парисын радиод хүүхдийн үлгэрүүд бичээд бүр ингээд Le Figaro гэдэг сонины ням гарагийн дугаарт одоо 7 хоног болгон шүлэг үлгэр нь нийтлэгддэг болж л тэ. Тэгээ эндээсээ бас хөөрхөн мөнгө олно. Тэгжээснаа бүр хамгийн хөөрхөн анхны ном болох тэр 20 жатак гэдэг энтхийн ёгт үлгэрүүд багтсан номоо хэвлүүлж чадсан байгаа юм. За ингээд яг энэ цаг үед нь болохоор улс төрийн хувьд ч юм уу улс орны хувьд айгүй хэцүү байдал үүссэн байсан. Европын дээгүүр нөгөө дайны үйлс гураад 2 дугаартай эхлэх гээд байгаа шүү дээ. Тэгээд Англи, Франц улсууд Германд дайн зарласнаар одоо энэ шинэхэн зохиолч болох өөрийнх нь тэр хүсэл мөрөөдөл байсан тэр зүйл ингээд үгүй болсон. Гэхдээ энэ үед нуур амьдралтаа хамгийн эрсдэлтэй сонин шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь болохоор улаан загалмай нийгэмлэгт сайн дураараа илсээд совилогчийн бэлтгэл хийж эхэлсэн. Энэ дайн болох энэ үеэр. Тэгээ 1940 онд Германы харин Парис руу орохоор бэлтгэж авах үед нуур өөрийнхөө яг доотлын эрэгтэй дүүтэй хамт тэр амьдралаа өөрчилж байгаа шийдвэр гаргаснаа өөрөө мэдсэн болов эсвэл мэдсэн ч гэсэн энэ шийдвэрийг энэ баатарлаг эмэгтэй гаргах л байсан болов. Софи шашны урсгал бол ерөнхийдөө хүчирхийлэлгүй маш эвийн аргаар ямар нэг юм шийднэ гэж аавынх нь тэр зарчим заадаг байсан бол нацистуудтай тулалдах ёстой байна, тэмцэх ёстой байна гэж үзээд Англи руу яваад дайны ажиллагаанд сайн дураараа оролцохоор энэ охин шийдсэн байна. Тэгээ 1940 онд Франц улс нацистуудын товтлогоонд эзлэгдээд байж байгаа яг тэр хэцүү үед эдний гэр бүл Англи руу бүр хамгийн сүүлийн хөлөг онгоцонд сууж амжиж амь гарч чадсан байна. Тэгээд Лондоны иргэдээр буунгуутлаа нөгөө дүүтэйгээ хойлоо. Британий нис хүчинд сайн дураараа хэлсэд орчихсон. За тэгээд нуур одоо ямар мэрэгчлэр энд суралцах гэдэг нэг бол холбоочны мэрэгчлэр суралцж байгаа. Энэ үедээ бол ер нь анхны одоо холбоочноор суралцж байгаа эмэгтэйчүүдийн тоонд орж байгаа. Эмэгтэй хүнээс тийм зориг гарах, ялангуяа нуур шиг эмэгтэйлэг одоо маш эмэгтэйлэг дүлгөөх эмэгтэйсэн гэж хүмүүс дурсаж ярьсан байдаг. Тэгэхэд ингээд холбоочны мэрэгчлэр суралцж байгаа. За тэгээд дайн өрнөхийн хэрээр мэдээж нэг Их Британд ерөнхий сайд
Winston Churchill байсан. Тэгээд эндээс одоо нацистуудын ард юу болоод байгааг судлах, тандах, тэндээс мэдээлэл авах, тийш янз бүрийн болж байгаа хүмүүсийн амийг аврах ч юм уу, хангамж өгөх ийм хэрэгцээнүүд маш их байсан. Энэ ажлыг мэдээж холбоотнууд хийн. Тэгээд удирдлага дор маш нууц төсөл боловсруулсан. Энэ нь болохоор дайсныхаа үүрэнд нэвтрээд чухал нууц мэдээллүүдийг Их Британи руу дамжуулж чадах тийм шилдэг холбоочдыг бэлтгэх ёстой байсан. За уг нь бол энэ баг биелэгдэшгүй даалгавар байсан энэ үедээ. Холбоочд нацистуудын одоо эзэлсэн Европт ганцаараа очино. Ганцаараа очиод тэгээд их баригчдыг одоо тагнах, чагнах мэдээлэл дамжуулах үүрэгтэй. За энээс гадна яг энэ үедээ бол тэр холбоочдын авч явж байгаа тэр радио төхөөрөмж байгаа шүү дээ. Тэр нь бүр маш овор хэмжээтэй. Нууж далдалж явахд хэцүү. Энэ дангаараа бараг 9-10 кг гэдэг баг. Тэгээд эрэгтэй хүн байтугай, эмэгтэй хүн байтугай, эрэгтэй хүн тэрийг нууж далдлаад байрлалаа байнга өөрчлөн гэдэг бол ер нь бол юм санаанд багтангүй маш хэцүү даалгавар байсан. Тэгээ мэдээж нөгөө нууц байршлаа олно. Энд нэг мэдээлэл өгсөн бол дахиад өөр газар очиж өгөх ёстой гэх мэтэр хэцүү байсан. За тэгээд яг ийм байдлаар одоо илгээгдсэн анхны эмэгтэй холбоочдын нэг нь өнөөдрийн манай Баатар Нуур байгаа юм. Тэгээд тусгай ажиллагааны удирдлагад тагнуулын чиглэлээр суралцсан байгаа юм. Эхэндээ одоо Британий албан тушаалтнууд энэ эмэгтэйг бол тохирохгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл эн чинь өөрөө энтгэгт Их Британий ноёрхлыг идэвхтэй эсэргүүцчихсэн одоо үндэстэн хүн байгаад байдаг. Дээрээс нь маш төрөлхийн даруй дүлгүүн одоо сул дорой харагддаг эмэгтэйлэг ийм хүн байгаад байдаг. Тэгэд нэг найз нь дурсаж ярихтаа ингэсэн байдаг. Нуур бол ерөөсөө төсөөлж бол хамгийн чимээгүй хүн байсан. Тэгэд хоолой нь маш хөнгөн зөөлөн байсан болохоор заримдаа бараг сонсогддгүй байсан гэдэг. Тэгэхээр одоо энэ чадах юм уу, энэ эмэгтэй чинь чадах юм уу гэдэг байдлаар удирдлагууд нь хандж исэн. Гэхдээ манай Нуур бол Франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Дээрээс нь Парисын талаар маш сайн мэдлэгтэй, холбоотнуудын үйл хэрэгжийн сэтгэлээсээ зүтгэх тийм галц цогтой эмэгтэй байсан учраас удирдлагуудын анхаарал бага одоо ингэ татагдсаар байгаад итгэлүүлсэн байдаг. За ингээд 1943 оны 6 дугаар сард Нуур маань Мадлен гэдэг нэртэй нууц нэр аваад ингээд тагнуулж болж байгаа юм. За эхний амсарчлагаа хэлээд. За өнөөдрийн дугаарыг ихтгэл даах герман чанар Хетих бэнтгэж байгаа. Хетих болохоор тавилгын тоноглолын үйлдвэр юм. Яг би очиж үзсэн чинь яг очиж үзчихэд өөрийнхөө тавилгын очиод тоноглолыг харсан чинь би одоо юу ч ашиглаад байгаа бүү мэтэй. Үнэхээр шал өөр юм бэл. Эднийхийг очиод харсан чинь бүр нэг юм хэрглэж байгаа юм шиг юм бэл. Тэгээ шургуулга мууруулах чи их хайтайхан смут зөөлөх ингэж онгоогоо таагдчих магадаад бүр ингэ гоё байдаг юм байна шүү дээ. Тэгээд автан дээрээ дарангууд онгойж монгоод юм байна. Миний одоо юу чин одоо ашиглаж байгаа автан юу бол тийхгүй шүү дээ. Цааж нь. Тийм шүү дээ. Тэнд бүр дараад болохгүй бүр ингэ хоёр хөлөө хаашаа яаж байгаа ингэ бүр хүчтэй дарж марчж онгоодаг байхгүй. Зэхэтиг болохоор бүр шал өөр юм бэл. Тэгээд эднийх нэг шургуулганы ком гаргацсан байсан шүү дээ. Тэр мөрөн ч гэсэн үнэхээр гоё зэгцтэй гоё харагддаг юм бэл. Тэгээд тэр комд нь юу байдаг гэхээр энэ зам нь байж байгаа юм. За тэгээд хажуугаар нь юм юу гэдэг вүлээ бас юм хуваарлсан таслага юу лээ гэж. Хуваарлсан таслагаанууд байгаа юм. Тэгээд хажуугаар нь бас нэг юм юутай хаалт малттай үнэхээр гоё юм бэл. Харин тий хүмүүс нөгөө нэг тавилганы тоноглол оруулж ирдэг гингууд бид нөгөө машин тоноглолны энэ төр гэдэг шигэ бодоод гой сайхан боддог. Тэгсэн чинь тавилганы тэр яг одоо амин сүнс нь нугсандаа болоод тэр шүүгээний даац замдаа байт юм байна л да. Тоноглолууд нь. Тэгэхээр тэр шүүгээ гаждаг, ажиллах нь хэцүү болдог, байн солигдоод идэг чинь тэр замны даацыг хэтрүүлээд бид нэр тогоо шанах гэдэг ч юм уу. Тэрнээс болоод ит юм байна. Өстой яг тийм бэл. Тэгэд хараа ингээ юм хэрглэж байгаа шүү дээ. Мэдээж энэ жоохон мэдээл байж таараа. Гэхдээ үнээд байгаа чанар байгаа байхгүй. Чи баг 20 30 жилийн баталгаатай юм байна. Тэгээд энэ хэтих маань нэг юм зөвлөд байгаа нь та хэрвээ шинэ тавилга хийх гэж байгаа бол дизайнераа дагуулад эсвэл тэр можаанаа дагуулад манайх тэр хүрээд ирээрээ. Тэгэх юм бол бид нэр ингээд яг тэр гаргасан хэмжээнд чинь ч юм уу загварт чинь тохируулаад гой зөвлөгөөнүүд өгчнөө. Тэгээд манай зөвлөгөө дагаад ингээд хийх юм бол их гоё байна. Яг үл энэ тэр чинь зөндөө болгон тавилгааны тийм жишээтэй байж байгаа шүү дээ. Тийм байлээ. Очиж үзсэн өстой яг галтгоогоо ингэж шийдмээр юм байна. Энэ нэг ашиглагддаггүй гээ хэлбэрийн шүүгийг нааш нь ингээд нугасаар нь гаргаж ирээд ашиглаж болох юм байна гэх мэтэр. Үнэхээр гоё юм байна. Тэр даа хүнд даацын тэр юм хүнд гараа зогсон ч яах ч юм байна шүү. За тэдэнтэй хэтихтэй холбогдмоор байвал 77 тэг 4 5 6 дугаар утсаар болон хаан улд үргийн 3 дугаар хороо ТЭЦ 3-ын уулзуурын яг буланд нь Design Central гэдэг төв байж байгаа. Тэрний 201-ийн тоотод очоод яг загварынх нь одоо дэлгүүр учраас тэнцээ очоод бүх юмтай танилцах боломжтой байлаа шүү. Харахаар бүр хорхоо өрмөр юм бэл. Бити очрох.
Надад л ногоос мөрөөдөж үзсэн те. Үнэхээр гоё юм байл шүү. За баярлалаа. За баярлалаа. За ингээд энэ эмэгтэй маань Франц руу шүхрээр буугаад тэндээ Парисын эсэргүүцлийн бүлэгмийн төлөөлөгчдтэй уулзах даалгавар авсан. За 6 дугаар сарын 16-ны шөнө нисэх ёстой байсан. За тэгээ оройн хоолны дараа за энэ бол ингээм киноны эцсийн шиг надад санагдаж байгаа. Оройн хоолны дараа яг тэр эцсийн шалгалтаа хийдэг. Тэр холбоочдоос маш өндөр шалгалтууд авч иж тэр улс орныг тэнд ингээд нууц задруулахгүйгээр ихтгэл хүлээж явж чадахгүй юуг шалгаж байгаа. За халаасанд нь одоо өөрийг нэрчилж болохоор англи таймагч юм уу галт тэрэгний тасалбар ч юм уу барьж өгөхөр юм байна уугүй юу эцсийн удаа шалгаж байгаа. За тэгээ хуурамч паспорт хэдэн Франц мөнгөнд дэвсгэрт гар буу тэгээд нөгөө үхлийн аюултай цианид хийсэн 4 ширхэг им хийж өгöd явуулж байгаа. Бүр болохоо байвал уугаад үхэл гэсэн үг шүү дээ, тий. За ингээд аюултай даалгавартай явхад бэлэн болсон. Зуны цэлмэг тэнгэрт ийм хүүтэн туяагаар гэрэлтэх бүтэн сарны туяанд нуур онгоцсон тасуусан. Ер нь холбоочдыг тухайн нөгөө газар нь буулгахтаа дандаа бүтэн сартай үед болгодог байсан. Яагаад гэвэл хаа хамаагүй авч болгоно шүү дээ. Тэгэхээр тэр чин тэр амьдрал руу нэвтрээд орохын тулд ийм бүтэн сартад юм харагдахаар хэмжээнд нууцаар явахын тулд дандаа бүтэн сартад болгодог байсан юм билээ. За хэрвээ ингэж баригдах юм бол маш их тамлал үхэлтэд тулгарна гэдгээ бол сайн мэдчихсэн. Тэгээд Англи хөрсөн дээр сүүлчийн удаа хөл тавиад нуур зөрөгтэйгээр хөрсөн. За нуур Францад амжилттай хүрээ тагнуулын ажилтнуудтайгаа хамтран ажиллаж эхэлсэн боловч яг 7 хоногийн дараа гэхэд бүр аимшигтай болсон. Тэнд маш олон холбоочд очсон байснаас тэр тагнуулын сүлжээнд бүр бүхэлдээ илрээд олон холбоочдыг баривчилсан. За нүүрийн удирдлагууд тэрнийг амиа аврахын тулд наанаас бушуухан гар ямар нэг аргаар нэн даруйд гар гэж өгөн тушаасан боловч өөрийн хүсэл дээр нуур үлдсэн байдаг. За тэндээ сүлжээнд байгаа ерөөсөө цорын ганц холбооч нь нуур болсон. Тэгээд энэ нь одоо Парисаас Британд мэдээд амжуулж байгаа цорын ганц хүн болчихж байгаа байхгүй юу? Тийм биш үү? Тийм. Тэгээд Парист хуучин танил хүмүүс энэ чинь нөгөө Парист амьдарч исэн. Тэгэхээр тийм танил хүмүүс сургуулийн найзууд гэр бүлийн эмчээ хүртэл ашиглаад одоо янз бүрийн газраас санаанд оромгүй газраас ямар ч байсан тасралтгүй мэдээллийг өгдөг байсан. За Лондонгоос ирэх зэвсгийг хаях зэгүүд Лондонгоос тэр чинь нөгөө баслаг хийж байгаа хүмүүстэй зэвсэг өгнө. За тэрийг нуур юу гэдэг те энэ хэсэгт одоо баригдахааргүй энд буулгаараа гэдэг мэдээллүүдийг өгнө. Дээрээс нь манай энэ онгоцны нисгэгч ингээд бэртчлээ гинтчлээ энд тэдэн зэрэг энийг аваарай гэдэг байдлаар маш олон хүний амийг аварсан байгаа юм. Баатарлаг. Тэгэхээр тэр цэгүүд болгоноор нуур яваад байсан гэсэн үг. За германчууд уг нь бол нуурын араас бүр завсаргүй мөрдөжсэн. Тэр байтугай бүр нуурын ингээ мэдээлж байгаа дамжуулалтын сонсоод байсан. Тэгтээ барьж чадахгүй л багцсан. Нуур тэр хэмжээнд л ингээл шилжээд яваадсан гэсэн үг. За байршлаас олж мэдээлэлээ дамжуулахын тулд холбооны хэрэгслээ хаа сайгүй авч явах шаардлагатай болж байгаа. Тэрийг ингээ чемодан дотор нуучсан. 9 кг жинтэй хэрэгсэлтэй явж байгаа. Хит удаа аюулаас бүр хит байтгаа аюулаас зогтчихсэн. Нэг удаа нуур нөгөө метронд явж исэн чи Германы 2 офицер зогсооход байцаасан байгаа. Нуур бол маш үзэсгэлэнтэй эмэгтэйлэг айдуу зүйл эмэгтэй. Тэгсэн чи нөгөө одоо тэр харагдаж байгаа шиг тийм сул дорой биш л байж л дээ. Тэгээ нөгөө 2 офицер энэ юу юм гэж шууд нөгөө төхөөрөмжийг илрүүлэл гаргаад ирсэн чинь кино камер гэдгийг мэдгүй юу гэж асуусан гэж байгаа байхгүй юу. Тэгснэ энд нэг гэрэл байгаа зү гэд хэлсэн чинь нөгөө 2 офицер тэр хөөх эмэгтэйг хараад өөрсдөө камер ямар байдгийг мэдгүй. Тийм болохоор ичээд яв гэдэг ингээ явуулсан тохиолдол ч юм уу одоо маш олон ийм тохиолдлыг мэдээж даван тулсан байгаа. Арга зайлаараа тий. За бас нэг удаа өрөөтөг амьдарч исэн газартайгаа маш ойролцоо тийм модны мөчөртэй нөгөө төхөөрөмжнийхөө антенныг үлэгжиж мэдээлэл дамжуулах гад дээшээ модонд үлэгжижсэн чинь би тэнд яаж туслах уу хадагтай гэж араас нь дуурсан. Эргээ харсан чи яг хажуу өрөөнд нь одоо нэг байранд амьдардаг Германы офицер. Тэгэхээр ийм хэцүү нөхцөл байдалд ажиллаж исэн байгаа. Тэгсэн чинь яг л нөгөө нэг сайхан ялдам инээмсэглэлээ гаргаал би радио сонсох гэсэн юм а гэж хэлсэн гэж. Яг үүндээ энд бол радио сонсогч хориотой байсан үе. Тэгэн гол нөгөө гоо үзэсгэлэнт нь татагдсан офицер нөгөө хориотой радио хүртэл одоо өлгөд өгч идөө гэж одоо тусалчаад явсан байгаа. Энэ мэтэр нуур энэ болгонд тэр яаж айж исэн бол те яаж тамлуулахаа мэдчихэж байгаа айж исэн байгаа. Тэгэд энэ болгоныг даваад мэдээгээ дамжуулсаар л байсан. За тэгээ Лондонд хамт ажиллаж исэн бол удирдлагууд нь хүртэл нуурын яг энэ ажлын үр дүн гайхаж исэн. Ихэнх холбоочид ерөнхийдөө л 2-7 хоноод баригдчихдаг. Амиа золиослохоор бараг шахуу эх орныхоо төлөө явдаг байсан. Гэхдээ нуур бол эх орныхоо ч төлөө биш явж байгаа шүү. Амьдарч исэн газрынхаа төлөө явж байгаа. Нуур яг энэ албыг 3 сарын турш
маш амжилттай биелүүлсэн байдаг. Энэ бол бүр байж боломгүй та. За мэдээнүүд нь төгс байсан бөгөөд мэдээнүүдийг одоо уншдаг кодын мастер хүртэл онцгойлон бахархаж ирсэн. Яаж ингэж мэдээ дамжуулж чадчихна гэдэг байсан. За хожим нь нуурын яг энэ мэдээлэл дамжуулж исэн байдлыг ердийн үед 6 хүний хийж чадах ажлыг энэ эмэгтэй ганцаараа хийж исэн байна гэж бас тодорхойлсон байдаг. За ингээд 4 сар хагасын турш баривчлагдаагүй шаардлагатай мэдээллийг Лондон руу тогтмол илгээж агаад маш богино хугацааны дараа чи 7 хоног тесчих юм бол чамааг одоо буцаагаад авлаа гэсэн мэдээлэлтэй байжгаад баригдсан байдаг. Тэгсэн энэ юу болсон гэхээр одоо холбоочин бас нэг ажиллаж исэн холбоочин нэг их чинь тэрнийг бариад өгсөн. Одоо дотроос нь бариад өгсөн байршлын зааж өгсөн. Энэ тэгээ чаавас 100,000 франкийн төлөө энэ эмэгтэй зарсан байдаг. Яг үндэ тэр барьж өгсөн эмэгтэй тэр мөнгө ашиглаачгүй өөрөө ч гэсэн тамлуулсан байдаг. За тэгээ германчууд нуурын хаягийг мэдмэгцээ гэрээнд бүслээд тэгээ баривчилсан. Дараа нь Фош гудамжинд байрлах тэр гестапийн тэр аимшигтай төв байранд аваачсан. Тэндээс бол дандаа нөгөө хүмүүсийн шаналсан, зодуулсан, тарчилсан мэдээллийн сонсохын тулд ёстой нөгөө 9 ирүү гэдэг шиг шүүлтээр орж байгаа хүмүүсийн уйлын ашгараа сонсогддог тэр газар л явж байгаа. За уг нь тэр даруйда мэдээ цогтхыг оролцсон боловч баривчлагдаад дахиад баригдсан. Тэгээ нацистууд нуурын яг энэ баригдсан тайлангийн хуулбар болон одоо шифрлэлтийн кодыг уг нь олсон л доо. Тэгтээ тайлбарлуулахыг хүссэн чи яаж ч тамлаад яг энэ тайлбар олоогүй. Мөнгө тэгээд ингээ аюулгүй байдал чи энийг хэлчих юм бол те чамайг 50 амьдруулаа чи өөрөө ингээд заавал одоо энэ улсын төлөө ингэж ажиллах ямар хэрэг байгаа юм бэ гэдэг байдлаар хэлээд ам нэгээгүй. За хэдэн 7 хоногийн дараа 2 өөр хоригдолтой хамт дахиад зогтоох оролдлого хийгээд дээвэр дээгүүр ингээд дамжаад зогтчихсэн чинь өөрийнх нь талын буюу тэр Их Британий дайралт болоод яг тэр үеэр нь дээвэрлүүнд бөмбөгдөд эхэлсэн. Уг нь манай тал бөмбөгдөж байгаа боловч тэр сүр дүүлээний үеэр ялцчихгүй баригдсан. Тэгээд германчууд өрөөнүүдийг нэгжээд удалгүй тэднийг олоод дахиад баривчилсан. Хэрвээ энэ орголт амжилттай болсон бол нөгөө Колдиц Шталаг билүү те амар алдартай шоронгуудаас оргосон дэлхийн 2 дугаар дайны хамгийн зоригтой оргодлуудын нэг болж нуур үлдэх байлаа. Даанч амжилтгүй болсон. Тэгээ хамгийн амар нь нуурыг одоо ангиллын хувьд маш аюултай гэдэг ангиллалд оруулж хорж байгаа юм. Тэгээ Германы шоронд шилжүүлэх тушаал шууд Берлинээс ирсэн. Тэрнийг одоо Форцхаймын шоронд шилжүүлэхдээ шүн ба манан гэсэн одоо пайз нэртэйгээр оруулсан байдаг. Энэ шүн ба манан гэдэг бол ерөөсөө утаа үнээр шиг замхарч алга болдог ийм ангиллалын одоо хоригдлууд. Зарим нь энэ тэнд зарцлагдаж янз бүр болж те удаан хугацаанд шоронд суудаг ч юм ийм байдлаар гэрийнх нь нэг сураг ажиг авдаг байсан бол яг энэ манан ба шүн ба манан гэдэг үйл ажиллагаагаар баригдсан хүмүүс бол ерөөсөө ямар ч мэдээлэлгүйгээр одоо алга болдог ийм л айхтар ангиллалд Гитлер өөрөө тогтоолыг бичиж оруулсан байдаг. За Форцхаймын шоронд нуур 10 сарыг өнгөрүүлсэн. Энд яах гээд энэ хүнийг 10 сар амьд байлгаад байсан гэвэл энэ эмэгтэйгээс ямар ч мэдээлэл авч чадахгүй байсан учраас 10 сар тамалсан гэсэн үг. Тамалж амнаас нөгөө гаах гэж эцсийн үтсэн. За ганцаарчлсан камерт байн гав гинжтэй байлгадаг. Коридорт хинч байхгүй үед л тэрэнд хоол өгдөг. За ер нь ихэнхдээ хоол өгөхгүй ч хийж болно. Байн зоддог, тамалдаг, байцаадаг байсан. За үйл ажиллагааныхаа талаар энэ эмэгтэй юу ч дуурдгүй ямар ч нэр хэлж байгаагүй энэ хугацаанд. Тэгээд цөхрөлд автах үедээ нуур аавынхаа тухай бодож байгаа. Өвдсөн үед одоо яаж тайвширдаг байсан, аав нь өвдсөн байх үедээ яадаг байсан тэр баатарлыг бодож байгаа. Дээрээс нь аав нь бол байнга одоо Типу султаны цус чиний цус одоо судсаар урсж байгаа шүү. Чи гүнч шүү гэж хэлдэг байсныг бодоод эцсээ хүртэл энэ эмэгтэй одоо бууж өгөөгүй байдаг. Тэгээд ийм хоолны нэг ийм төмөр тавг дамжаал өөрөө дамжаал тэр хоолны тавг солигдол явж байгаа штэ. Тэр тавган дээрээ Франц манд тугай гэж нуур бичээд ингэж сэлснээс нь болоод тэнд байгаа одоо Франц эмэгтэйчүүд зөрүүлж одоо бас тэр тавган дээр юм бичснээр хоорондоо холбоо барьж одоо мэдээлэл солилцож сэтгэлээ онгойлгодог бас нэг ийм хэрэгсэл нь болж хувирсан. Ийм байдлаараа бичихтэй нуур бас өөрөө эн чин шүлэг бичдэг, үлгэр бичдэг хүн тэгэн гол тэр эмэгтэйчүүдэд урам өгсөн, тэсэрээ төвчээрээ гэсэн те энэ бол эцэст өсгөл биш шүү. Бид ийм шүү гэсэн байдлаар маш ухаалаг үгнүүдийг бичиж эмэгтэйчүүдийн сэтгэлийг маш их тайтгаруулдаг байсан. Гэхдээ нуур бол өтөр болгон одоо тэнд эмэгтэйчүүд зүгээр зарим нь хоригдож хахад өтөр болгон уйлдаг, өтөр болгон тамлуулдаг, зодуулж байцаагдж идэг тэр чимээ бол нуурын тэр одоо камераас л дуурж идэг байсан.
1944 оны 9-р сарын 11-ний шөнө нурыг өрөөнөөсөө гарахыг тушаасан. Хамгийн сүүлийн удаа тэр төмөр тавган дээр би явлаа гэж нур бичсэн байдаг. 3 бүсгүй хамтаар Даха үгийн шорон руу явах гал тэргэнд суулгасан. За тэнд хөдөө аж ахуй дээр одоо маш хүнд хэцүү ажил хийлгэнэ гэж одоо дагалдав офицер нь одоо хэлсэн байдаг. Тэгтээ яг үүндээ бол цаазаар авах тушаалыг авч явааг нь тэр хүмүүс хэн ч мэдээгүй. За тэгээд шөнө дунд Дахад ирээд бөөнөр хорих лагер руу явсан. Хоригдлуудыг зүгээр яг л мал шиг мах шиг ачцсан. Тийм одоо хуаранг ингээд том гэрэл прожектороор ингээд гэрэлтүүлээ тусгацсан хин хаана хүн юм уу юу мэддэхгүй нөхцөлд байж байгаа. За нуурын хувьд энэ шүн юусоо дуусаагүй. Яагаад гэвэл маш аюултай гэсэн энэ одоо ангиллаас нь ч болсон юм уу эсвэл өнгөт ярьстай байсан болохоор нь ч болсон юм уу цаашид тамлахаар шийдсэн. Тэгээд бүр хорих лагерын тэр СС-ийн харгалзагч Вильгельм Руперт гэж хүн байдаг. Тэр нь нуурыг зодсоор байгаад өөрөө бүр ядраад тэгээд нэг юм ингээд тамхи татахаар гарсан гэж байгаа. Дэмэгтэй хүнийг зодоод тэрэндээ ядарсан гэж байгаа. Тэгээд орж ирээд ингээд шалан дээр ямар ч тэнхэлгүй болцсон байгаа тэр бүсгүй дээр очисон чинь цусандаа утгалтцсан зарим хэсэг нь ингээд бүр ингээд ангайчсан хатчихсан шарахтай ийм уруулаараа арай ядаж хөдөлгөөд энэ эмхтэйгийн амнаас нэг үг унгаач чадсан. Тэгээ юу хэлчихв те тийм бэлгүүдээ одоо нэг үг хэлэндэ гэж бодоод сонссон чинь Liberté гэж хэлсэн. Энэ нь болохоор Францаар эрхчлөө гэсэн үгийг хэлж чадсан байгаа. Тэгээд нөгөө уурс яргачин болохоор чирж гаргаад бусад бүсгүйчүүдийн хамт өвдөлүүлж суулгаад тэгээд дахиад одоо үстэй зодоод бөө юм болоход дахиад нэг үг хэлсэн нь хамгийн хүч одоо сүүлийн хүчээрээ бүр орилж хэлсэн үг нь дахиад л эрхчлөө гэдэг үг нь байсан. За ард агзанд нь буудаад энэ эмхтэй газар дээрээ нас орсон. Тэгээд зүгээр ч өнгөрөөчгүй Дахаугийн чандарлах газар таваачаад энэ эмхтэйг шууд шатаасан байдаг. За ламсарчлагаа. За өнөөдрийн дугаарыг маань гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон ивент итгэж байна. За Garden City хотхон нь 2017 оноос хэрэгжиж байгаа 5 давхар орон сууцнаас бүрдсэн Яамаг орчмын бүс нутгийнхаа хамгийн тав тухтай ногоон байгууламжтай хүн болгоны мэддэг хотхон байгаа. Ер нь дизайны хувьд ч гэсэн их өөрмөц онцлогтой их гоё ашин байдаг шүү дээ. Тэгээд чи яг ингээд тоглоомын талбайгаа ингээд тойроод ингээд байдаг байхгүй. Тэгээд тоглоомын талбай руу хязгаарч машин нэвтэрч орж болохгүй гэсэн. Тэр өстэй янз юм шүү. За тэгээд Garden City хотхон нь хотхондоо сургууль цэцэрлэгтэй учраас ерөөсөө тийшээ 2000 талхаал орж ийн гэсэн үг. Ямар амар юм. Үгүй бүр хилээд юу гэх вэ? Тэ. Манай дүү нэг хэсэг манад амьдардаг байсан. Тэгэд хүүхдээ зөөнгээд хаа исэн плаханы болов ярамгаас ингээд явдаг байхгүй. Ирэх очих юм бараг 4-5 цаг явна бүр өстэй. Илгийн авдаг байсан. Сургуулийн гадаа хүлээжсэн дээр юм байна дөө. Бараг тийм тэр хэвээр хоолмол ирэх хүлээдэг. Энд чинь болохоор яг 2000 талхаад орчих учраас маш одоо амар хүүхдийн сургалтанд ч гэсэн нөлөөлдөг байхгүй. Тийм шүү дээ. Замд ингээл маш удаан ядраал тий. Тэгээ сургуульд явна гэж нэг машин дотор яваал буцна гэж яваал энэ үед чинь нөгөө хүүхд бүр ядарчихж байгаа байхгүй юун сурах. Хэвээ яг тийм. За тэгвэл энэ гоё хотхны маань үргэлжлэл болох Garden City House хотхон нийт 6 га талбайд 200 хайрлын таунхаус хэлбэрээр бүтээн байгуулагдаж байгаа юм байна. Энэ төсөл нь орон сууцны үнээр хаваасанд амьдрах боломжтой мөн айл бүрт идэлбэр газартай учраас лагерт байгаа мэт гэр бүлээрээ тав тухтай амьдрах боломжтой гэж. За одоо яг гадаа халуун болцсон үед гадаа гараад шурлаг хийж болох нь тийм үү. Төвийн дэд бүтцтэй бүрэн холбогдсон учраас ашиглалтын зардал нь орон сууцтай адилхан гардаг гинэ. Хэмжээний хувьд 114-өөс 158 м2 талбайтай ийм хавсууд байгаа юм байна. Уг нь бол боломжтой юм байна тийм. Өнгөтэй хүний автгал өнгөтэй одоо ер нь бол ажил хийдэг л бол тэгэл боломжтой. Тийм нөхцөл айгүй олон боломжууд байгаа. Дээрээс нь тэр хотхон руу машин тэрэг орохгүй гэдэг айгүй гоё байгаа байхгүй. Хүүхдүүд хүмүүс эд хөрөнгөө хайрлах үднэс ч гэсэн ярьдаг ч машин дээр зураад байна гэж нэг ярьдаг. За дээрээс нь хүүхдүүдээ гаргачаад машин сүлжээд явж итэл гинт хотхны дундуур гараад ирнэ тийм. Яг тийм. Айцгүй амьдрын гэдэг чи өөрөө тавдах шүү. Яг тийм. За ингээд орон сууцны үнээр хавсанд амьдрий Garden City House хотхон өнөөдрийн дугаарыг ивентэтгэлээ. Баярлалаа. За баярлалаа. За ингээд энэ нэмэгтэй эцсийн хүртэл амьдарч байсан газрынхаа алс орныхоо төлөө зүтгэсээр байгаад өнгөрсөн. Тэгээ 1946 оны 1-р сарын 16-нд Франц улс Нур Инаят хаанд Францын иргэнтэл олгодог байсан хамгийн дээд шагнал болох Дайны загалмайг нэхэн шагнасан. Тэгээ Францад Нурыг эсэргүүцлийн хөдөлгөөний баатар Мадлен гэж дурсдаг. За гэрээхэн ойролцоо дурсгалын самбар босгоод одоо тэр талбайг түүний дурсгалд бас Мадлен гэж нэрлээд цэцэрлэг төрөлн шиг гэж тогтчулсан байдаг. Тэгээ жил бүр Францын үндэсний баяр болох
Бастилийн цайзыг эзлэн авсан 7 дугаар сарын 14-ний өдөр гэж маш том баяр нь болдог. Тэгээд тэдний байшингийн өмнө найрал хөгжим тоглодог ийм уламжлалтай энэ хэмжээнд хүндэтгэж байгаа юм. Тэгээд Парис хотын дарга тэрнийг одоо орчин үеийн Жанна д'Арк гэж нэрлсэн байдаг. Францын одоо үндэсний баатар тий. Тэгээд 1949 онд Англи улс түнд Жоржийн загалмайг нэхэж олгосон. За энэ загалмайг бол дэлхийн 2 дугаар дайнд 3 эмэгтэй хүртсэн байдаг. Тэдний нэг нь одоо манай Нур юм. За ингээд Их Британий колоничлалын эсрэг тэмцсэн энтхийн гүнж Нурина Ятхан амьдарч байсан улсуудаа хэрэгтэй үед амь насаа ч гэсэн цолин тэмцэж чадсан ийм баатарлаг. Бид үндэсний баатар те төрлөх улсынхаа төлөө улс үндэснийхаа тухайд зүтгэж байгаа олон баатаруудыг сонсдог бол хаана амьдарч байсан тэр улсынхаа төлөө ингэж амь насаа үл хайрлан зүтгэсэн баатар бол жинхэнэ хүн юм а гэж бодогдсон. Тэг 30 наслсан энэ бүсгүй энэ турхан бүсгүй хүн байхгүй газар хүн байхыг хичээгээрэй гэсэн зарчмыг гайхалтай хэрэгжүүлсэн ийм эмэгтэй байгаа юм. Тэгээ Лондонд 2012 онд л одоо гэр бүлийнх нь байшингийн ойролцоо тэрний хөшөөг босгосон байдаг. Харин одоо Нур Инаят хаан энэ гүнж маш олон үлгэрүүд бичсэн. Өнгөрсөн одоо ч гэсэн энэ хүний амьдралын хамгийн одоо нуршгүй тэр хөшөө бол тэрний энэ бичиж үлдээсэн үлгэрүүд юм а гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн энэ гайхалтай баатрынхаа бичсэн бас нэг үлгэрийн сонирхуулъя гэж бодсон хүмүүс тий. За. Яа харслан болох уу гэж. Харслан болохгүй шүү. За сонс. Ерөнхийдөө үлгэр айгуу гоё гэдэг чтэй тухайн үндэстний үзэл бодол нэг тийм айгуу гоё юм их шингээсэн байдаг. Тэгээд сонсогчд маань бас энэ гайхалтай эмэгтэйн дотоод ертөнц ямар байсныг үлгэрээс нь бас хараарай. ертөнцийн төгсгөл. Нэгэн өдөр бяцхан туулай жимсний модны дор суугаад юм бодоод л байв. Бяцхан туулай модны дор юу бодож байсан гэж та нар бодож байна? За байцоо. ертөнцийн төгсгөл болох юм бол би яадаг болтоо гэж туулай боджээ. Гэнэт модноос нэг жимс унжгин. Туулай жимс газар дунах чимээ бол хэдэн хэсэг болон хуваагдж байгаа газрын нүргэн гэж итгээд тэнхээ мэдэн дэгдэжээ. Тэр эргэж чарлгүй гүйсээр л байв. Түүнийг тэнхээ мэдэн дэгдэж байгааг хараад өөр нэг туулай. Хөөй, дүү минь ээ, юу болсон юм бэ хэлэлтэй гэж асууж гин. Гэвч бяцхан туулай эргэж чарлгүй цааш дэгдлээ. Нөгөө туулай түүний араас гүйж байх хоорондоо Хөөй, дүү минь юу болсон юм бэ? Надад хэлэлтэй гэж түүнээс улам чангаар хашгиран асуусаар байв. Эцэст нь туулай түр зогсоод газар агарчлаа. ертөнцийн төгсгөл ирж байна гэж хэлв. Хоёр дахь туулай эхнийхээсээ ч хурдан дэгдэж, 3 дахь, 4 дахь, 5 дахь туулай тэдэнд нэгдлээ. Одоо хэдэн мянган туулай талаар нэг гүйж байв. Тэд ой мод, ширэнгэн ойг гаталж, гөрөөснүүд, зэрлэг гахайнууд, хандгайнууд, одос үхрүүд, бухнууд, хэрснүүд, барнууд, арслангууд, заанууд дэлхийн төгсгөл ирснийг мэдэн чадах чинээгээрээ хурдлан давхицгаалаа. Гэсэн ч ширэнгэн ойд байгалийн бүх хуулийг мэддэг ухаалаг арслан амьдардаг байж гин. Газар хагарч байна гэж бодон хэдэн зуун мянган амьтад зогтож байгааг мэдээд тэрээр ертөнцийн төгсгөл хараахан болоогүй байгаа нь ойлгомжтой. Харин би тэднийг аврахгүй бол хөөхий нөхдүүд маань өвөх нь байна. Тэд маш их айсан болохоор далай хүртэл гүйгээд унаж живж өхвөл яана гэж бодож гин. Арслан том хариасаар олон амьтад хүрэхээс өмнө тэдний замд таарах өндөр ууланд хүрч гин. Амьтдыг уулын бэлээр өнгөрөхөд тэр 3 удаа маш хүчтэй архирав. Амьтад галзуу юм шиг давхихаа болж биендээ наалдан дагжин чичирсээр зогслоо. Агуу хүчит арслан уулнаас бууж тэдэнд ойртоод та нар чинь яагаад ийм хурдан давхиад байгаа вүлээ? Газар агарч байна гэж амьтад хариулав. Ингээд амьтад хаанаас ийм мэдээлэл авч зогтснаа мэдэхгүй би рүүгээ жигсээр эцэст нь бяцхан туулаа дээр бууваа. Газар хагарч байгааг чи харав уу? Тийм ээ эрхэн дээдсээ би газар хагарч байгааг харсан. Газар хагарч байгааг харахтаа чи яг хаана байсан бэ? Би жимсний модны доор сууж исэн. Тэгээд ертөнц сүнхэд би яандаа гэд бодож исэн. Тэгээд газар хагарах чимээ сонсоод дэгдсэн.
Агуу арслан тэр жимсний модны доор сууж байсан. Түүний сонссон чимээ нь газар дунах жимсний чимээ байсан гарцаагүй гэж бодов. Бяцхан амтан минь нуруунд дээр суу. Газар хаана хагарсныг надад харуулад ил. Бяцхан туулай агуу арслангийн нуруунд дээр өсрөн гарахад арслан заасан газар руу зогсолгүй давхсаар хүрлээ. Тэд модон дойртоход буцаж очихоос маш их айж байсан туулай газарт өсрөн бов. Туулай модыг арсланд үзүүлснэ. Эрхэмдээцээ энэ мод гэж хэлв. Эрхэмсэг хараатан мод руу очиод туулайн сууж байсан газрыг доор нунсан жимсийг харав. Бяцхан амтан минь наашир. Чи хаана хагарсан газар харж байна? гэж туулайнаас асуув. Туулай эргэн тойрноо хараад газарт байгаа жимсийг үзв. Тэр дими айснаа ойлгож гин. Туулай арслангийн нуруунд дээр өсрөн гараад тэднийг хүлээж байгаа хэдэн зуун мянган амьтад руугаа буцав. Арслан олон амьтдад туулааны сонссон чимээ зүгээр л газарт унсан жимсний чимээ байсныг тайлбарлажээ. Тэгээд бүгд өөр өөрийн газар руугаа явлаа. Заанууд ширэнгэн ой руугаа, арслангууд агуу руугаа, гөрөөснүүд голын ирэг рүүгээ, туулайнууд жимсний модны сүүдрлүүгээ буцав. Ингээд бүгдээрээ амар сайхандаа жаргаж гинэ. Ийм хөөрхөн үлгэр. Ингээд энэ мэтээр маш олон үлгэрүүдийг бичиж үлдээсэн байдаг. Тэгээд энэ эмэгтэй түүхийг бэлдэж явах орондоо бас бодчихлаа. Хүн ер нь ганцхан одоо хайртай хүндээ хайртай байх, эсвэл одоо эх орондоо одоо үнэнч хайртай байх биш. Бид бүгдээрээ нэг дэлхийн хүмүүс учраас ямар ч үед хүн чанартай, хүн хിവэрээ өөрийнхөө чадлын хэрээр хүнд тусалж чадах тэр сэтгэл ёстой жинхэнэ хүн чанартай хүнээс л гарах юм байна. Тэрнээс ш тамлахаас айн, хүн өвдөхөө сайн, үхэхээ сайн, буруутахаа сайн. Энэ эмэгтэйгээр бүр бахархсан. Өөр үзэл бодолтой болсон юм байна л да. Яг тийм ийм баатруудын их дэлхийхээ төлөө, хүмүүсийн төлөө гэдэг ийм баатруудын нуруунд дээр л бид одоо хүртэл байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. За баярлалаа зөвлөө. Баярлалаа. Үнэхээр харамсалтай ч гэсэн үнэхээр баатарлаг сайхан түүхэл. За өнөөдрийн дугаарыг маань гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон болон ихтгэл даах герман чанар хэд их ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стадионы од мөндөр радиогоор хүрлээ. Зэнглээ дараагийн дугаараар уулзъя. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.